За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн орой мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бид нар хорт хавдруудаас яаж өөрийгөө одоо өрсөн сэргийлж хамгаалах уу? Дээр нь одоо яаж эрт илрүүлэх үү? Тийм ээ. Тэгээд юун дээр анхаарах уу гэдэг дээр би жоохон одоо мэдлэг өгье гэж бодоод ингээд лайва хийж байна. Тэгээд та бүхэн маань орж ирээд бусдыгаа дуудаад цуглуулад байгаад байж байгаарай. 1 минут хүлээж аваад бүгдөө лайва эхэлье. Ороод ирээрээ хүмүүсээ. За, эм чин өнөөдөр хорт хавдрын талаар нэг ярилцсан. Хэрхэн эрт илрүүлэх талаар, хорт хавдрыг яаж барьж авдгийг, баг дээр нь яаж барьж авах уу гэдэг талаар ярилцсан. Яг зөв хорт хавдрыг баг дээр нь л барьж авахгүй бол эдгэрэлт нь хэцүү болчдөг. За, тэгээд дээр нь болохоор зэрэг нас баралт өндөртэй болоо явдаг. За, эмчилгээний сонголтууд цөөрөөд эхэлдэг. Тийм учраас эрт илрүүлэхийн тулд юу хэрэгтэй юм бэ? Юу найдвартай вэ гэдгийг мэддэг болчмаар байна. Хэрвээ юу найдвартай байдгийг мэдчих юм бол их учиртай байдаг. Ямар шинжилгээ найдвартай ямар шинжилгээ энд хамаагүй найдаад хэрэггүй вэ гэдгийг бол мэдэхгүй бол ерөөсөө маш хэцүү. За, та бүхнийг орж ирэхийг хүлээж байна. Өнөөдрийн лайвын сэдэв бол хорт хавдруудыг яаж эрт илрүүлж баг дээр нь барьж авах вэ? Яавал хавдар үүсэхгүй байх вэ? Яаж урсан сэргийлэх вэ гэдэг талаар товчхон ярья. За, хамгийн гол нь баг дээр нь яаж барьж авах уу гэдэг маш чухал байдаг шүү. За, тэгээ баг дээр барьж авахын ач холбогдол нь юу вэ гэдгийг бол та бүхэн маань бас хэлүүлтгүү мэдж байгаа байх. За, хавдар үүсэх эрсдэлтэй хүн гэж ямар эрсдэлтэй хүнийг хэлдэг юм бэ гэдгийг бас би бас өнөөдөр товчхон ярих гэж бодож байна. Яг бол эрсдэлтэй хүн, эрсдэлгүй хүн хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа байдаг. Эрсдэлтэй хүн дээр бол маш ойр орхон шинжилгээ хийж илгэний одоо ч одоо янз бүрийн хорт хавдруудыг баг дээр нь барьж авахгүй болдоггүй. Эрсдэлгүй хүн бол харьцангуй анханасаа хавдар гарах эрсдэл багтай байдаг учраас одоо тийм өвчин тусах нь харьцангуй бага л байдаг л да. За, энэ талаар ярих гад энэ та бүхэн ороод ирээрээ, яралтаа ороод ирээрээ. Эм чин өнөөдөр жоохон дараагийн бас ажил байгаа учраас нэлээд богинохон лайва хийчихэд өндөрлүүлэе гэсэн бодол байна. Бүгдөө шуурхаа цугларсан улсууд нь бусдыгаа дуудаад ингээд бушуухан лайвнда орё гэж бодож байна. За, хэр зэрэг цугларч явах шиг байна одоо. Ороод ирээрээ бүгдөө. Бусдыгаа цуглуулаад дуудаад оруулаад ирээрээ. За, ороод ирснүүд нь шеэрлэд өгөөрэй тэр ах トゥ гэр бүл садан тийм ээ. За, байр орон сууц, за тэгээд сургуулийн найз нөхөд гих мэтчлэн группүүд руугаа шеэрлэд өгөөрэй. Тэгвэл бидний яриа бас олон хүнд хүрэх юм аа. За, хэрвээ иймэрхүү эрүүл мэндтэй холбоотой лайвуудыг цаашдаа сонсомоор байвал follow гэдэг товчийг дагаад өгчөөрэй. Олон хүн дагчих юм бол дараагийн лайв дээр хүмүүс цуглархтай хурдан байдаг юм аа. Тийм учраас та бүхэн маань бас дагаж өгч туслаарай гэж хэлмээр байна. За, ингээ бушуухан ажилдаа орцгоох уу бүгдөө. За. Илгэний 7-дугаар сегмент дээр 2 сорив байна гэсэн. Энэ дугаард яах вэ? За, илгэний 7-дугаар сегментээр сорив байна. За, илгэний хавдрын тухай угаасаа хамгийн түрүүнд ярих гэж бодож ирсэн. За, илгэний хорт хавдрыг бид нар бол хорт хавдар нь хамгийн аюултай гэж үздэг. За, хорт хавдар дотроо бол ерөнхийдөө хамгийн аюултай 2 янзын хорт хавдар байгаа. За, нэг нь бол илгэний эсийн хорт хавдар. За, нөгөөх нь цөсний замын замын эсээс гаралтай холонго карцином гэдэг цөсний замаас гаралтай хорт хавдар гэдэг 2 янзын хорт хавдар байна. За, илгэн дотор тохиолддог хорт хавдрын бараг 95% нь ерөөсөө л магадгүй 95-аас ихч байж магадгүй. Голдуу илгэний эсийн өөрийнх нь хорт хавдар гэж байдаг юм. Хепатоцеллула карцинома гэдэг нэртэй илгэний эсийн гаралтай хорт хавдар гэдэг. За, энэ бол хамгийн түгээмэл илгэний хорт хавдар. За, юунийг хэрвээ та баг дээр нь эрт дээр нь илрүүлэе гэж бодож байвал нэгдүгээрт тань дотор таны биед тэр эрсдэл нь байна уугүй юу гэдгийг бодох хэрэгтэй. За, тэгэхээр зэрэг та ямар хүн байвал энэ илгэний хорт хавдрыг хянаад баг дээр нь илрүүлэхийн төлөө ингэж хичээх ёстой вэ гэдгийг би та бүхэнд хэлээд өгье. За, хамгийн түрүүнд бол вирустэй улсууд байна. Илгэний С вирустэй, эсвэл С вирусын эмчилгээнд ороод одоо идэрчгсэн улсууд ч гэсэн хавдрын хяналтанд явж явах хэрэгтэй байдаг. Яг бол С вирусыг устгасны дараа ч гэсэн илгэний хорт хавдар гарах тохиолдлууд маш олон байгаад байгаа. За, тэгээ илгэний Б вирустэй
элэгний БД вирусын хавсарсан халдвартай, архины хэрэглээ өндөртэй, ойр ойрхон арх уучаад байдаг, эсвэл бол пиав дар суугаад байдаг хүмүүсүүд бол өөрийгөө элэгний хавдрын эрсдэлтэй хүн гэж бодож, нэг бол тэр архиа зогсоох нь байна, нэг бол ойр ойрхон хавдрын шинжилгээг ойр ойрхон өгж явах хэрэгтэй байх нь байна. За ойр ойрхон гэдэг нь яг ямар хугацаа хэлдэм бэ гэхээр зэрэг за хамгийн ойрхон өгөх тохиолдол байдаг. Тэр нь бол 3 сард нэг удаа. За хамгийн ойрхон яагаад ингэж өгдөг вэ гэхээр зэрэг элэгний өвчнөөс болоод хатуурал үүсээд элэгний хавдрын эрсдэл ингээд нэмэгдээд эхэлсэн үед бол 3 сард нэг удаа үздэг. За зүгээр та ингээд элэгний хавдрын эрсдэлт хүчин зүйлийг өөр дээрээ ингээд тэгээ явж явах юм бол жишээлбэл та одоо БЦ вирустэй мөртлөө 40-оос дээш настай байх юм бол та 6 сард нэг удаа хавдрын хяналт хийгээ явж явахд бол хангалттай байдаг л да. За хавдрын хяналтын хамгийн чухал асуудал нь зөв шинжилгээг тийм ээ өгөх байгаа. За ямар одоо жишээлбэл элэгний хорт хавдар дээр ямар шинжилгээг зөв шинжилгээ гэж үзэх юм бэ? За эхний ээлжинд бол 3 янзын шинжилгээг тогтмол өгч сурах хэрэгтэй. За энэ 3 шинжилгээний дотор юу ордог вэ гэхээр зэрэг альфа фетопротеин, PFK2, элэгний эхо 3 байгаа. За энэ 3 дээр ямар нэгэн өөрчлөлт байхгүй бол танд хорт хавдар байх эрсдэл бол тун бага юм аа л гэдгийг ойлгож байгаа. За яг хөө маш ховор тохиолдолд ингээд энэ 3 дээр илрээгүй хорт хавдар бол маш ховор тохиолдол байдаг л да. Гэхдээ тэр нь бол дэндүү ховор байдаг. Жишээлбэл 1000-д ганц 2 ч юм уу. За ихэнх тохиолдолд бол энэ 3 дээр бол ямар нэгэн байдлаар өөрчлөлт илэрдэг эхлээд. За өөрчлөлт илэрчих юм бол тэрнээс илүү нарийн шинжилгээ рүү ордог. Түүнээс биш анханасаа тэгэл маш нарийн шинжилгээ рүү ороод ингээл өөрийгөө бас зовоогоол бас эдийн засгийн хувьд хохироод байж болохгүй л дээ. Эхлээд сэжүүр байна уу, сэжиг байна уу гэдгээ тогтоочоод тэрнийхээ дараа илүү нарийн шинжилгээ рүү орно. Жишээлбэл тэр нь бол компьютер томографч байдаг юм уу, MRI ч байдаг юм уу те. Улам нарийн шинжилгээ гэдэг чинь энэ компьютер томограф, MRI хоёрыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг та хизээ ийм шинжилгээнд орох вэ гэдэг гэхээр зэрэг саяны 3 шинжилгээнд дээр хэвийн биш өөрчлөлт гарч ирэх юм бол та тиймэрхүү шинжилгээнд ороорой. Зүгээр байж хатан заавал ороод авах шаардлага байдаггүй юм аа гэж хэлмээр байгаа гол нь. За дараагийн нэг хүчин зүйл одоо элэгний хорт хавдар дээр одоо хамгийн түгээмэл тохиолддог хүчин зүйл бол ерөөсөө элэгний өөгчлөлт өндөр яваад байх. За тэгээд дээр нь бас алаа тасаад гэж нэг хоёр айхтар юм байна. За алаа тасаад одоо ингээ байнга өндөр яваад байдаг хүмүүс бол элэгний хорт хавдар үүсэх эрсдэлтэй хүмүүс гэж үздэг. Яг бол алаа тасаад цусны дотор гараад байна гэдэг чинь таны элэгний эсийн задрал явагдаад байна гэсэн. За элэгний эс нь задрахтаа таны элэгний эрүүл эсүүд нь задраад байна л гэсэн. За элэгний эрүүл эс задарж байна гэдэг чинь цаана нь элэгний эсийг гэмтэх шалтгаан байна гэсэн. За тэр шалтгаан байна гэдэг чинь таны элэг хатуурах эрсдэлтэй гэсэн. Яг бол ихэнх тохиолдолд элэгний өрөвсөл явагдаад элэгний эс гэмтээд задраад дараа нь идэгрэх үедээ сорив болж идэгэрдэг. Энэ яр шархнууд чинь идэгрэхдээ дандаа сорив болж идэгэрдэг шүү дээ. Одоо жишээлбэл энэ одоо яр шарх байж байна. Идэгрэхдээ сорив болоод идэгэрсэн. Яг энэ процесс чинь элгэн дотор яг зэрэг явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь элгийг чинь ингээд сорвоор дүүргэх юм бол элэг чинь хатуураад эхэлдэг. Хатуурсан элгэн дээр хавдар гарахтаа хялбар болж эхэлдэг. За тэгэхээр их ойлгомжтой байгаа үз. Хэрвээ алаацсаа чинь дандаа өндөр гардаг бол та 40 наснаасаа эхлээд шууд элэгний хавдрын хяналтанд орох ёстой. За элэгний хатуурал үүссэн бол та заавал хавдрын хяналтанд орох ёстой элэгний. За вирустэй бол заавал хавдрын хяналтанд орох ёстой. Арх тогтмол уудаг бол заавал хавдрын хяналтанд орох ёстой. Тийм ээ? Элэг чинь байнга өөхтэй одоо сорвжилт ихтэй байх юм бол мөн адилхан хавдрын хяналтанд орж явах ёстой. 40 нас гэдэг бол хамгийн эрсдэлтэй нас гэж ойлгож байна. 40 наснаас эхэлдэг элэгний хорт хавдар голдуу. Голдуу гэж байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг манай хийгээд байгаа судалгаагаар бол 32 наснаас эхэлж байгаа. Гэхдээ ихэнх нь 40 наснаас эхэлдэг учраас л бид нар 40 гэж яриад байгаа юм. Хэрвээ та илүү хянамгаач гэдэг юм уу, илүү болгоомжтой бай гэж бодож байгаа бол 32 наснаас эхэлсэн ч бас болно. Яг бол биднуусын судалгаагаар бол одоо над дээр үзүүлж байгаа зарим улсууд бол жишээлбэл 32 наснаас эхэлсэн байж байгаа. За хамгийн өндөр эрсдэлтэй нас юу юм бэ гэхээр зэрэг ерөөсөө л 50-аас 60 70 нас. 50 60 70 нас. За энэ бол ерөөсөө элэгний хорт хавдрын хамгийн одоо өндөр байдаг нас. Тэгэхээр зэрэг энэ дотроо бүр онцгой өндөр нь бол ерөөсөө 50 60 нас. 50-аас 70 насны хооронд энэ 20 жилийн хугацаанд бол элэгний ихэнх хорт хавдрууд бол үүссэн байдаг. Үүсчээдэг.
За тэгэхээр зэрэг хэрвээ та одоо хот хавдраас өөрийгөө эрт илрүүлье гэж байгаа бол 3 янзын юмар ингээд 3 янзын шинжилгээгээр өөрийгөө маш сайн хянах нь байна. За тэгээ зарим эмнэлгүүд бол гурвуулангийн зэрэг хийдэггүй. Зарим эмнэлгүүд бол гурвуулангийн зэрэг хийдэг. За ер нь гурвуулангийн зэрэг хийдэг эмнэлэг ховор гэдэг юм доо Монголд бас их ховор болсон байл. За тэгээ энэ дээр өөрчлөлт гарах юм бол тэрнээс нарийн шинжилгээ нөө ордог ийм учиртай. Энэ гурваас өөр юм битгий найдаараа эхний ээлжинд бол. За дараачийн хорт хавдар бол ходоодны хорт хавдар. Илгэнээ дуусаагүй байна. Илгэн дотор бас нэг түгээмэл хавдар нь бол за түгээмэлч байх вдэ. Ер нь бол дараад нь 2 дугаарт ордог хорт хавдар бол холангокарцином буюу цөсний замын гаралтай илгэний хорт хавдар. Ер нь цөсний хорт хавдар гэж ойлгож болно. За энэ нь бол цөсний замын одоо ийм одоо юунууд байж байгаа, сувгнууд байж байгаа, цөсний сувгнууд байж байгаа. Тэр цөсний сувгны хучуур эдээс гаралтай хорт хавдрууд байдаг. За энэ бол маш аюултай хорт хавдрын тоонд ордог. Нилээн тэр хожим үедээ илэрдэг. Илрэх үедээ нилээн одоо ноцтой одоо үр дагавар гардаг. Зарим тохиолдолд бол үнэхээр эмчилгээ авах боломжгүй үе ч гэсэн зөндөө байдаг. За хэрвээ танд ийм цөсний замын хорт хавдрын одоо сэжиг байна гэж бодох юм бол энэ дээр бол та юу яан шүү. Хамгийн аюултай одоо гол хийх ёстой шинжилгээ бол нэгдүгээр компьютерт орох ёстой. За эход харах ёстой. За тэгээ 2 янзын хорт хавдрын маркерыг өгж явах ёстой. За энэ дотор бол CEA гэдэг нэртэй гэдэг нэртэй хавдрын маркер байгаа. За нөгөөх нь болохоор зэрэг SA19-ийн 9 гэдэг хорт хавдрын маркер байгаа. Энэ хоёр хорт хавдрын маркер бол бас баримжаа авахд их тус болно. Эхо бас хэрэг болно. За ингээд л болоо. Зарим тохиолдолд ихтэй зөвхөн эхо бол найдваргүй байдаг. Яг бол маш хожуу шатандаа илэрх тохиолдол байдаг юм аа. За дараачих нь. За ходоодны хорт хавдрын тухай ярих уу. За цөсний замын саяны хорт хавдар яг юунаас болж үүсдэг вэ гэхээр зэрэг цөсний замын өрөвсөлт өвчин. За зарим тохиолдолд бол удамшлын гаралтай тохиолдлууд бас байж болдог. Гэхдээ харьцангуй ховор. За ходоод. За ходоодны хорт хавдар дээр бол та ерөөсө шинжилгээн дээр бол ерөөсө юунд ч хизээж битгий найд, ганцхан юмд л найд. Ерөөсөө дуран битг. Яг бол дурангаар илрүүл чадахгүй бол тэрийг бол хорт хавдар гэж бол хэлэхгүй. Яг бол шинжилгээн дээр одоо яаж ч өөрчлөлт гарч ирсэн дуран дээр чинь хэрвээ илэрхгүй байх юм бол энийг бол хорт хавдар гэж үзэхгүй. Тэгэхээр зэрэг ерөөсө ходоодны хорт хавдрыг илрүүлдэг цорын ганц хамгийн найдвартай арга бол ерөөсө дуран байдаг. За дуран дотроо бол ерөнхийдөө бол одоо хяналт нь илүү чухал байдаг л да. Дуран бол одоо нарийн бүдүү нарийн гэл янз бүрийн юмнууд бас байдаг баг. Гэхдээ давтамж бас их чухал. Давтамжийн хувьд бол ер нь би бол монголчуудын хувьд бол жилдээ нэг удаа дурандуулж байгаасаа л гэж хүсдэг юм. Дор хаяж нэг удаа. За ямар хүмүүсүүд өөрийгөө ходоодны хорт хавдрын эрсдэлтэй гэж үзэх вэ? За ер нь бол монгол хүний хувьд бол баг бүх хүн өөрийгөө ходоодны хорт хавдрын эрсдэлтэй гэж бодоход гэмгүй. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр зэрэг Монголд энэ ходоодны хорт хавдрын эрсдэлгүй хүн гэж баг байхгүй байгаа. Яагаад гэхээр монголчуудын идж байгаа хоол нь болохгүй байна. Хит их амтлагч хэрглэж байна. Хит их давс мавс хэрглэж байна. Хеликобактерийн халдвар асар өндөр байна. Монголын нийт хүн амын 70-аас 80% нь хеликобактерийн халдвартай гэж үздэг юм. Тэгэхээр энэ 70-аас 80% гэдэг чинь ерөөсөө маш өндөр тоо байгаа үстэй. За тэгээд дараа нь дээр нь болохоор зэрэг тамхи татдаг хүмүүс асар их байна. Тамхич нь өөрөө ходоодны хорт хавдрын маш том шалтгаан гэж явагддаг. Тэгэхээр зэрэг ходоодны хорт хавдар дээр бол хүн болгон өөрийгөө бас эрсдэлтэй гэж бодох хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ хорт хавдараас өөрсдийгөө хамгаална штэ. Тэгэхээр энэ шинжилгээг бол та бүхэн жилдээ нэг удаа бол заавал өгж байгаа. Ялангуяа 40-оос дээш нас. 40-оос дээш нас. За энэ бол их чухал шүү. За бүр залуу хүн дээр ходоодны хорт хавдраар нас барсан тохиолдол зөндөл бас байж л байдаг. 30-аас 40 наснд ч гэсэн байж л байдаг. Тэгэхдээ хамгийн түгээмэл нь бол 40-оос эхэлдэг байгаа. Тийм учраас 40 наснаас бол заавал ходоодны одоо дуранд бол ороод хөвшөөрэй гэж хүсмээр байгаа. За улаан хоолой хорт хавдар. За улаан хоолой хорт хавдрын одоо хамгийн эрсдэлтэй хүмүүс гэвэл цээж хорсдог хүмүүс. Цээж хорсдог хүмүүс бол улаан хоолой хорт хавдрын эрсдэл маш өндөр гэж өөрийгөө бодох хэрэгтэй. Тамхи татдаг хүмүүс. Халуун хоолцоо маш их хэргэлдэг хүмүүс. Арх уудаг хүмүүс. За эдгээр улсууд бол нарийнтах буюу одоо улаан хоолой хорт хавдрын эрсдэлтэй гэж өөрийгөө бодоорой. За тэгээд дээр нь болохоор удамшлын одоо хорт хавдар бас байдаг. Жишээлх юм бол
одоо нарийнтсан ээж аав нарийнаар нас барж исэн бол нарийнтах гэдэг чинь улаан хоолой хорт тавдар шүү дээ. Тэгэх юм бол өөр хүүхдүүд нь бас улаан хоолой хорт тавдар одоо үүсэх эрсдэлтэй гэж үздэг. За би ер нь яагаад ингэж хорт тавдыг яриад байгаа юм бэ гэхээр би чинь бас хорт тавдар судлаачаар олон жил ажилласан. Токиогийн сургуульд байхдаа хорт тавдрын судлалаар бол ялангуяа хорт тавдрын молекул биологийн одоо молекул онкологийн чиглэлээр маш их судалгаа эрдэм шинжилгээний ажлууд хийжсэн. Харвард их сургуульд байхдаа молекул онкологийн чиглэлээр судалгаа эрдэм шинжилгээний ажлууд хийжсэн. Тийм учраас би энэ хорт тавдрыг бол маш олон жил судалсан учраас ерөнхийдөө энэ эрсдэлт хүчин зүйл болон ер нь одоо ямар хүн эмчил одоо иймэрхүү хяналтанд явж явах хэрэгтэй юм бэ? Яаж эрт дээр нь барих вэ гэдгийг яриад байгаа байхгүй юу? За эрт дээр нь барьж авахын одоо чухал ач холбогдлын талаар би нэг яриад байгаа. За ёо. За яагаад эрт дээр нь барьж авах хэрэгтэй вэ гэхээр зэрэг баг дээр нь бариад авчих юм бол ямар ч хорт тавдар баг дээр бүрэн идгэрдэг. Хамгийн хэцүү юм нь баг дээр нь барьж авах байдаг. А хэрвээ баг дээр нь бариад авчих юм бол 100% идгэрээд идэг. Энэ нас бараад байгаа улсууд яагаад идгэрэхгүй нас бараад байдаг вэ гэхээр зэрэг ихэнхдээ хожуу үед нас бардаг одоо илэрдэг учраас хожуу үед нь илрүүлээд байгаа учраас бид нар нас бараад байгаа юм. Эрт үедээр нь илрүүлчих юм бол бүгдээрээ л одоо хорт тавдар туссан ч гэсэн идгэрэх боломжтой гэж үздэг юм аа. Энийг сайн та бүхэн ойлгоорой. За лайв минь маш сайн шеэрлээд өгөөрэй. Өнөөдөр хорт тавдартай холбоотой маш чухал юм ярьж байна. Хизээ шинжилгээ өгөх үү, ямар шинжилгээ өгөх үү гэдгийг үзэж байна. За хотоодны хорт тавдар дээр бас хийж болдог бас нэг шинжилгээ бол маркерийн шинжилгээ буюу одоо нэг цусаар үздэг хорт тавдрын маркер гэдэг шинжилгээ байж байгаа. За энэ дээр болохоор зэрэг ерөнхийдөө СА 19-9-ийг үзэж болно. За СА 72-ийн 4 билүүдээ СА 74-ийн юу вэ энэ чинь? Хотоодн дээр чинь СА 72-ийн 4 байдаг байхад тий. За бас нэг хавдрын маркер байж байгаа. За тэгээ CEA гэдэг бас нэг хавдрын маркер. За энэ 3 маркер байхад бол хотоодны хорт тавдарт бол нэгдүгээр үүсэж гин үгүй юу гэдгийг баримжаа авна. Яг үүссэн гэж хэлэхгүй шүү. За өндөр гарчлаа гэж та сандраад ах зүйлгүй дурандаад үзэхэд хавдар байхгүй бол та хавдрын маркер өндөр байсан ч хамаагүй хавдруул гэж ойлгож болно гэсэн үг. За уушгины хорт тавдар. За уушгины хорт тавдрын нэг аюултай зүйл байдаг. За тэр нь юу байдаг вэ гэхээр зэрэг уушгины хорт тавдар бол эрентгэн дээр бол маш хожуу шатандаа илэрдэг шүү. Эрт үедээ илэрнэ гэж хизээш байдаггүй. Хэрв та уушгины хорт тавдрыг эрт үед нь илрүүлье гэж бодож байвал заавал компьютерт ороорой. Томографт ороорой. Олон жил тамхи татсан. За эсвэл агаарын бохирдол өндөртэй газар амьдардаг бол та уушгины хорт тавдрыг эрт дээр нь барьж аавна гэвэл эрентгэнд битгий найдаарай. Цээжний эрентгэн бол голдуу хожуу шатанд нь барьж авдаг шүү. Тийм учраас хэрвээ та энэ дээр одоо санаа зовж байгаа бол компьютерт ядаж жилдээ нэг удаа ороод бага доостой компьютер гэж байгаа. Манай дээр жишээл бага доосоор үздэг. Бага доостой компьютероор бол маш бага одоо цацаг туяагаар таны уушгины хорт тавдар байна уугүй юу гэдгийг эрт үед нь барьж авах хамгийн гол шинжилгээ шүү. Бусад шинжилгээнд найдаад хэрэггүй. Уушгины хорт тавдар бол өөр юмд найдах хэрэггүй гэдгийг. За хотоодн дээр бол дурангаас өөр юмд найдаад хэрэггүй. За элгэн дээр бол нөгөө нэг 3 шинжилгээнээс өөр юм найдахад бас хэцүү. Ингээл би гол юмнуудыг хамгийн аюултай хамгийн чухал юмнуудыг л хэлж шүү. Та бүхэн маань сайн шеэрлээд тэгээд туслаад өгөөрэй, дэмжиж өгөөрэй. За тэгээд би дараагийн ажил байгаа учраас за умаа хүзүүний хорт тавдрыг бас ярьчээ. За умаа хүзүүний хорт тавдрыг сүүлийн үед засаг түр маш их ярьж байгаа. Энэ бол зөв. Ерөөсөө маш зөв. Умаа хүзүүний хорт тавдар дээр бол одоо бэлгийн замын халдварт өвчин байж байгаа хүний папиллома вирус гэдэг аюултай өвчин. За энэ аюултай өвчин бол ерөөсөө хамгийн аюултай вирус байдаг. Энэ бол одоо хорт тавдрын гол шалтгаан гэж үздэг. Тэгэхээр зэрэг хэрвээ та умаа хүзүүний хорт тавдаас өөрийгөө хамгаалмаар байгаа бол тэр дуран байгаа. Дурангийн шинжилгээнд ороод үз. Дурангийн шинжилгээгээр ингээд зураг дардаг өвдгийн мөвч байхгүй. Тэгээ умаа хүзүүний тэр одоо хүзүүний зургийг харж байгаад хиймэл оюун ухааны маш олон зуун мянган хүний шинжилгээтэй харьцуулаад энэ дэр эрсдэл байна уу гэдгийг гаргаад ирнэ. Хоёрдугаарт хүний папиллома вирусын шинжилгээ өгөөд үз. Хүний папиллома вирусын шинжилгээ хэрвээ илэрчих юм бол та өөрийгөө өндөр хүчин одоо эрсдэлтэй буюу хавдар үүсэх эрсдэлтэй байна гэж өөрийгөө ойлгоорой. За тийм учраас ямар эмчилгээ хийх үү, эрт дээр нь яаж барьж авах уу, яаж эмчлэх үү гэдгээ сайн бод. Яг бол умаа хүзүүний хорт тавдар бол
маш эдгэрэлт сайтай амь насан дээр харьцангуй одоо эрсдэл харьцангуй багтай ихэнх тохиолдолд эрт үед нь барьж авдаг ийм одоо хорт хавдар байгаа. Гэхдээ Монгол улс бол энэ Умаа хузууны хорт хавдрынхаа тоогоор за Африкийн дараа л орж байгаа шүү. Ерөөсөө Азад бол нэгт орцсон байгаа. Тэгэхээр бид нар бол бэлгийн замын энэ вирус ямар өндөр байгаа, за энэ талаар мэдлэг ямар муу байгаа, за оншилгоо ямар муу байгаа гэдгийг бол энэ тоо бол харуулж байгаа. Африкийн дараа л орж байгаа штэ, Аздаа нэгт орж байгаа. Тийм учраас Умаа хузууны хорт хавдраас өөрсдөө эмэгтэйчүүд маань сайн хамгаалаарай. Та нар энийг эмэгтэйчүүд рүү маш сайн шеэрлээд өгөөрэй. Тэгжиж бид нар амь насаа хамгаална шүү. Эрт идрүүлэг бол хорт хавдраас хамгаалах хамгийн цорын ганц хамгийн зөв арга шүү. Одоохондоо Монгол улсад бол. За тэгээ вакциндаа сайн хамрагдана үз. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Өөр асуух юм байна уу? Ганцхан коммент авчих уу? За. За. Ганцхан юм. За. Хотоодны бүгдийн засгийн хавдар нэгдүгээр шатнд байгаа. За. Галаанд ороод одоо 3 жилдээ За. явж байгаа. Хим засгийн ороогүй жирэмсэж төр боломжтой. Хим эмчилгээнд ороогүй бол жирэмсэлж төрж болно штэ. Ер нь бол асуудал байхгүй. Хавдар дахиж гарч ирээгүй байгаа. Гэхдээ маш сайн шинжилгээгээ өгжөж энэ хүн бол хавдраа эмчлүүлчихсэн хүн байна л да. Тэгээд одоо жирэмсэлж болох уу гэвэ гэдэг асуудлыг ярьж байна. Эмчилгээ чинь маш сайн үр дүнтэй, хяналтын шинжилгээнүүд чинь маш сайн байх юм бол орж болно. Хамгийн гол нь тэр хяналтын шинжилгээнүүдийнхаа хариуг сайн хараарай л гэж хэлмээр байна. Ер нь бол PET CT-д нэг удаа орчиход гэмгүү. PET CT-н дээр ямар нэгэн одоо үсэрхийлэл энэ төр харагдахгүй бол та бас жирэмсэлж болно гэж хэлмээр байна. За. Баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.